Тэр Shinagawa гэдэг эмнэлгийн хувьд болохоор үнэн нэг сая төгрөгнөөс эхэлдэг. Хамгийн сайн одоо бүр юм насан туршийн баталгаатай үйлчлэгээ үзүүлэхэд дээдл нь 10 сая ингээд ер нь 8 төрлийн юм сонголттой байт юм бэл. Манайхны хамгийн энгийн хийлэг дээр LASIK гэдэг хагалгаа бол 1,500 орчим мянган төгрөгөөр шинэ тоног төхөөрөмждөр хийлэгчдэг тийм байгаа. Тэгээд баталгаа нь бол 15 жилийн баталгаа өгд юм бэл. IEEE-с санал болгож байгаа аяллаа үед бид нэр үнцээ хараа тэглүүлээд эмчийнхээ хяналтанд очиж орчиж байгаа. Тэрнээсээ гадна бол юм дунд нь аял санал болж. Би бол хараа тэглүүлсний маргааш нь эмчтэй хяналтын үзлэгтээ орчоод тэгээ өдөөс хойш нөөрөө Токиогоор ингээд тойрол аялал явчихж байгаа. Яг тэрэн дээр нэг анхаарах зүйл байдаг нь тэр одоо метронд суух үед хүчтэй салхилах үед бол тэр хамгаалтын шилээ бол зөөцсөн зүгээр юм да. Яг салхих байхгүй үед бол хамгаалтын шилгүү явсан ч тэр зүрдс маргаашнаас аюул ч юм уу өвдөлт ч юм уу тийм зүйл бол огтосоо байхгүй юм л. Хэрвээ та хараагаа тэглүүлэх сонирхолтой бол iTrip компани хараа тэглэхийн аяллыг бол тань санал болгож байгаа. Би түрүүний хуваалцдаг шиг манай аяллаа зөвлөхөд бол миний би өөрийнх нь туршлагаасаа та бүхэн хуваалцаад бэлэн байна. Тэгэхээр үндсэн хараа тэглэх дээрээс нь Японоос ийм аялах боломжтой багцыг бид нэр iTrip компаниас үйлчлүүлэгчтэй санал болгож байгаа шүү.